За өмнөх хичээл дээр бид ажлын талбараа нээсэн байгаа. За одоо энэхүү ажлын талбар дээр юу хийх боломжтой талаар бүгд ярилцъя. Товч бөгөөд тодорхой. За нэгдүгээрт Mozobook програм маань өөрийнх нь төлс нь бол энэ дэлгэцийн доод хэсэгт ингээд харагдаж байгаа. За эндээс та бүхэн одоо дурын төлөө дээр нь дараад туршиж үзэж болно. За энийг бол нэг бүчлэн ярина гэх юм бол маш их цаг хугацаа орох учраас бүгдээрээ зүгээр нэг хичээлийн ч юм уу эсвэл ямар нэг презентацийн хийгээд үзье. Богино хугацаанд ойлгомжтой байдлаар. За магадгүй хүний биеийн бүтцийн талаар одоо бяцхан хичээлийн материал бэлтгэх гээд үзье. За энэ дээрээ бүгдээрээ доод tools хэсгийн media library гэдэг товчлуур дээр дарах юм бол энэ ч таны оруулж болох бүх төрлийн мэдээллүүдийн сонголтууд байгаа. За эндээс та сонгоно. За хамгийн түрүүнд одоо Mozobook програмын том давуу талуудыг нэг бол 3D сценээс одоо хүний биеийн бүтцтэй холбоотой контент оруулъя. За тухайн утгыг нь бол та энэ дээр бичээд зөвхөн хүний биеийг гэлтгүү бүх төрлийн контентыг эндээс хайж болно. За хайлт хэсэг дээр Mozoweb хэсэг идэвхжсэн байгааг харж байгаа. Тэгэхээр Mozoweb сервер дээр байрлсан бүх дижитал контентуудаас та хайж олох боломжтой гэсэн үг. За аль эсвэл та компьютер дээрээсээ магадгүй уншуулж болно. За эсвэл өөрийн аккаунт дээр хадгалсан дижитал контент байх юм бол тэрийг уншуулж болно. За одоо Mozoweb дээрээс бүгдээрээ хүний биеийн бүтцийг харуулсан 3D контентыг уншуулъя. За энэ маань сервер рүү хандж онлайн ашиглан контентыг харуулдаг учраас тодорхой бас нөгөө лоуд хийх хугацаа шаардлагатай байдаг. За хүний бие. За энэ дээр бол бүх төрлийн мэдээлэл байгаа. Хүний биеийн идэрхтэн, булчингийн бүтэц, ясны бүтэц, хоол уусруулах эрхтний бүтэц бүх төрлийнх байгаа. За энийг бол томруулж жижигрүүлж харж болно. За энэ контентыг бүгд хичээл дээр ашиглана гэж бодоод презентацийн дээр оруулъя. За тэгэхээр энэ контентынхаа цонхны хамгийн дээд хэсэгт байгаа insert хийх энэ айкон дээр дараад энийг магадгүй зурган байдлаар презентацийн дээр оруулчихъя. За ингээд та презентацийн дээрээ энэ контентыг байрлуулж болно. За энийг дээр нь дарахад шууд контент маань уншиж идэвчнэ гэсэн үг. За энийг бүгдээрээ одоо арай өөр байдлаар хадгалаад үзье. Large icon гэдэг сонголтын сонгоод үзье. За тэгэх юм бол юм жижигхэн icon болгоод энэ дээрээ хадгалж болно. Окей. За тэгэхээр биологтой холбоотой өөр ямар контент презентацийн дээр оруулж болох вэ гэх юм бол за видео бас сонирхолтой байж магадгүй. За бид хэр удаан урт таслах вэ гэдэг ийм видео байна. За энэ видеого мөн бас бид нар icon байдлаар презентацийн дээр оруулж болно. За үүнээс гадна зураг оруулж болно. Магадгүй интернетээс хайж болно. За хүний биеийн бүтцийг харуулсан зураг. За магадгүй энэ зураг. Энэ зургийг бас имиж байдлаар нь презентацийн дээр оруулчихъя. За ингээд оруулж болно. За энэ дээрээ одоо бүх төрлийн түүлсийг ашиглаад тэмдэглэгээ хийж болно. Текст оруулж болно. За магадгүй та энэ дээрээ нэмээд өөрийнхөө бэлдсэн хичээлийг PDF файлаар бас оруулж болно. Гэх мэтлэн
За ингээд иймэрхүү байдлаар медиа контентуудыг презентацийн дээр оруулж болно. За үүн дээрээ магадгүй интернет ашиглаад интернетээс линкүүд холбож өгч болно. Өөрийнхөө хичээлийнхаа ч юм уу сургалтынхаа эсвэл презентацийнхаа агуулга руу. За тэгэхээр бүгдээрээ Mozabook програмын дээд хэсэгт байрласан байгаа энэ табуудыг харж байгаа бах. Одоо цонх гэж нэрлэдэг. За энэ дээрээ шинэ таб үүсгэе. За шинэ таб үүсгэхдээ та энэ табыг зөвхөн одоо браузер маягаар ашиглаж болно. За тэгэх юм бол браузер гэсэн сонголтыг сонгоч. За ингэхээр энэ програм дотроо бид нар интернет орчинд ажиллах боломжтой болж байгаа. За YouTube дээрээс бүгдээ хүний биеийн бүтцтэй холбоотой видео үзье. За National Geographic channel-ийн энэ видео байна. За энэ видеог бүгдээ тэгвэл презентацид оруулъя. За Ctrl+C гэл нөгөө линкийг копи хийчихэж байгаа. Миний хувьд. За презентацийн дээр Ctrl+V буюу paste хийлээ. За ингээд саяны видео маань презентацийн нэг хэсэг болчихж байгаа. За энийг properties руу нараад бас хэмжээг нь icon-ыг нь өөрчилж болно. Title заавал оруулах хэрэгтэй. Тэгэхээр NG human body video гэж нэр өгчээ. За ингээд сая юуг нь өөрчлөөгүй. За одоо өөрчилжээ. Large icon-аар оруулчихъя. За ингээд саяын видео маань энд ороод ирж байгаа. За энэ видеогоо шууд үзэх боломжтой. Презентацийн дээрээс. Окей. За магадгүй энэ маань хараад гарчиг мэддэхгүй байх юм бол дээр нь мэдээж текстээ оруулчих болно. Иймэрхүү байдлаар та бүхэн презентацийг бэлдэх боломжтой. За эсвэл та өөр нэгэнд бэлдсэн одоо PDF файлаар хичээл презентацийн тренинг одоо байгууллагын чинь презентац бэлэн байгаа бол та магадгүй дахиад шинэ exercise book нэгтээ импорт хийгээд импорт дээрээ магадгүй PDF файл эндээсээ одоо өөрийнхөө компьютер дээрээс ч юм уу эсвэл аккаунт руу аплод хийсэн бол тэндээсээ Mozaweb-ийг ханаас ч хамаагүй PDF файлыг нээх боломжтой гэсэн үг. За би компанийнхаа танилцуулгыг энэ дээр нээчихье. За урьдчилсан превью хийж байна. За энийг импорт хийгээд програм дээр оруулчих болно. За ийм бэлэн презентацийн оруулж байгаа тэрэн дээрээ та бүхэн бас эдит хийж болно. За одоо магадгүй энэ дээр хүмүүнлэг байдал humanity-гийн талаарх энэ хэсэг тэр одоо энэхүү видеог бас зоогод өгчий. За энэ бол яг зүгээр нөгөө туршил маягаар яаж байгаа учраас мэдээж презентацийн дээр энийг ашиглахгүй нь тодорхой. За энийг large icon байдлаар хадгалж. За. Ингээд иймэрхүү байдлаар та бүхэн презентацийг илүү баяжуулаад, дижитал контент оруулаад бүх төрлийн медиа файлуудыг хавсаргаад ингээд презентацийг илүү цогц, илүү модерн, илүү орчин үеийн, илүү интерактив болгох боломжтой. За та магадгүй өөрийнхөө хийсэн энэхүү танилцуулгыг эсвэл хичээлийг хадгалахдаа файл систем дээрээ дараад Mozaweb аккаунт руу шеэр хийж болно, имэйлээр явуулж болно, эсвэл сейв хийж болно. Сейв хийхдээ та өргөтгөлөө сонгоод байрлалаа сонгоод хадгалчихна гэсэн үг. Эндээс гаднах хавцыг нь бас сонгох боломжтой. За иймэрхүү байдлаар презентацийг бэлдэнэ.